айлгэр амгалан өргөвөл эрүүл болов. Улс хүрэн хүчрэхэг бай. Гэр бүлдээ зарцуулдаг цаг чи ер нь өдрийн хэдэн хувийг эзэлдэг вэ? За хаварлах шиг ер нь өдрийн 8-аар ажиллана, тэгэл арай хагас бүтэнсээ 2 лах шүү дээ. Ер нь зүгээр гэр бүлдээ зарцуулах цаг гэдэг юм уу? Эсвэл гэр бүлдээ одоо гэр бүлийнхаа гишүүдтэй одоо өнгөрөөж байгаа цаг хугацаанд ер нь юу хийдэг вэ? Бас одоо хүмүүс бол ер нь их тийм ажил те за тэгээд одоо бусад асуудал руугаа их төлхөө яваад гэрээ бол нэг юу гэдэг гэр бүлийн бас нэг хоёр тавих ийм зүйлүүд ажиглагддаг штеп. За тийм зүйл бий. Тий. Ерөнхийдөө гэр бүлдээ зарцуулах цаг чинь биднэрт ер нь хаврал идэг штеп. Яг байгаа үед л одоо аль болох хайр халамжаа өгөх тэгэл тэдэнтэйг орой хайлааддаг те. Таны хувьд ажил мөнгө юу гэдгийг ар гэрийн одоо асуудлаасаа нэгтүү хоёртуу гэр бүл нэг байлгүй яхаа. Тэгээ нэг. Гэр бүлийн нэг байлгахын тулд бид бас юу хийх ёстой юм? За ер нь бүхэл зүйлээ тэдэнд зориулахыг л хичээдэг. Гэхдээ ерөнхийдөө бол бид бас яг тийм байж чаддаггүй. Тийм байх. Залуу гэр бүлүүдэд хандаж таасан. За тэгэл бүхэл одоо боломжоор биендээ бас цаг гаргаарай л гэж хэлмээр байна. Та хүүхдүүдтэй зориулдаг цаг ер нь хэдэн хувийг эзэлдэг? Хавар. Яг тэдгэж хэлэхэд хэцүү баг. Би хэвсэнд ажилладаг. Тэгээ 12 цаг ажилладаг да. Тий. Гэтэ гэртээ өнгөрөх цаг бас бага байдгүй нэг өдрөө. Бага байлгүй яг хөө өглөө гараад орой 8-9 өнгөрөж гэртээ ороод тэгээ нэг 3 ээлжинд явдаг болохоор орой 8-даа гараад өглөө 9 өнгөрөөгөө бас бууж ирдэг. Тэгэл амралт ер нь бага л байдаг да. Хагас бүтэнсээ анги ажилладаг тий. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ өнгөрөх ч гэдэг юм уу гэр бүлдээ зарцуулах цаг ер нь хайрцангуй бага уу тийм ээ? Бага шүү дээ. Бид нар чинь айгүй нөгөөх өглөө гараад нөгөө орой гарах гэж байгаа болохоор өдөр нь нөгөө хичээлийн хүүхд-мөхтдээ тэгж ингэж байгаа амралт айгүй багтай. Тэгэл ер нь гэр орондоо ер нь цаг зав айгүй бага зарцуулдаг шүү дээ ер нь. Тэгжлээс. Энэ одоо гэр бүлийн уур амьсгалд хэр нөлөөлж Өө байна? нөлөөлөхгүй яах вэ? Нөлөөлж байгаа. Хүүхдүүд хүртэл гэртээ өнчгүй гэл тэгдэг шүү дээ. Тэ нөхөрч гисэн тэгэл. Тэ айгу ачаалттай ажилдаг болохоор бид нар чинь тэгэл ер нь хэцүү шүү дээ. Энэ одоо ажлын энэ цагны зохицуулалт гэдэг ч юм уу бид бас ингээд нөө ажил мөнгө гэл ингээд явснаас болж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэртээ гэр бүлийнхэн дээр зарцуулах цаг маань бас бага байгаад байна. Энэ дээр та зөвхөн өөрийнхөө зүгээс юу гэж боддог вэ? Яаж бид өөрчлөх ёстой юм? Бид нар одоо энэ хувийн компанид ажилладаг болохоор одоо яг тэгж яв гэсэн цагаар нь явдаг болохоор бид нар яг ингээ өдөр болгон 8 цагаараа явъя. Хагас бүтэнсэндээ амръя гэх ер нь ирэх байхгүй. Тэгэл яг яв гэсэн югаар нь явдаг болохоор тгийг гэж ер нь хэцүү л байна. Ярих нь. Гэр бүлийнхэндээ цаг зарцуулбал та юу хийж боддог вэ? Ер нь гэр бүлийнхэндээ ямар зүйл дээр цагийг их хамт өнгөрүүлнэ? Хагас бүтэнсэндээ ер нь бөөнөр амарчдаг бай. Тэгэл тэр үедээ нэг яг гэр бүлээр нэг сайхан гэртээ чинь сайхан хоолундаа хийж идэл үсэх юмаа үзэл тэгэл сууж одоо өвлийн хөвгөтөнд тэр нь сайхан байна л да тий. Тийм цаг олддог. Тийм цаг байхгүй манайхан хагас бүтэнсэнгүй ажиллаждаг. Тэгээд нэг ээлжний хүмүүс чинь орой гарах гэж байгаа юм чинь шөндөө нэг бүтэн 12 цаг нойргүй онжомч өдөртөө нэг баг зэрэг өөртөө нэг хүчээр амралт өгдөг л дээ. Тэгэл маргааш нь шөнө нойргүй хонлоо гэл өдөр нь өнжихдээ бас ер нь тэгэл нөгөө хүүхд-мөхтүүдээ хичээл цэцэрлэг гэсэр ер нь амралт мотой. Тиймэрхүү л явдаг тийм. Нэг гэр бүлийнхэн бас их хэцүүлээд байх те хооронд. Хэцүү штэ заримдаа нөхрийгөө эрэхт нь нэг шөнө хонцлоо гэл эрэхт нь хаян гонтчихийдэг. Тэгэл нөгөөт чинь ажилдаа гараад оройд нь заримдаа зүрээ гарчин заримдаа 2 хоногч уулзалтахгүй шахал юм гэж. Тэгэл явж идэг штэ тийм. Одоо залуу улсууд бол ерөөсөө бие биенийгээ маш их ойлгох хэрэгтэй. Одоо авгаа нэгтэл хүүхдүүдэд хараад гэртээ ингээд байгаа л энэ
нөхөр нь ингээл ажилдаа төрөлтэйгээл өдөржингөө явчихна. Тэгэл мөнгө төгрөг би бодоо явж яаг ингээл ингээд идэг. Тэгтэл ард хүүхдийн хүмүүжлүүдийг бол ганцхан ээж бол дийлэхгүй. Хоёр үеийнээ ойлгохгүй бол тийм авгаан бол тэр зэрэг манай нөхөр одоо ингээд намайг өрөөсөө ингээ халамжлахгүй, үр хүүхдээ хайхрахгүй, өдрөв шөнгөл мөнгө ажил гээд бүгээд ах юм гэж боддог. Нөхөр нь бол тэр зэрэг энэ намайг ойлгохгүй. Би одоо ажилдаж амьдрахын төлөө явж гэн, хэдэн төгрөг олохын төлөө явж гэн гэд ингэж бодож явдаг. Тийм учраас бол одоо хоорондоо бие биенээ аягүй хүндэлдэг, бие биенийг хүлээдэг, хүлээцтэй ханддаг. Аль болохоор бие биенийг ойлгож амьдрах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгвэл одоо залуучуудын амьдралд их ашигтай, залуучууд ч гэсэн одоо хөлдөө их сайхан ойлгомжтой ингэж амьдрахтай зэрэг үр хүүхдүүд нь хөдөө сэтгэл санааны тайван байдал авгаан ч гэсэн одоо ойлгож бие биенийг ойлгосны улмаас бол амьдрал сайхан болно. Залуучууд минь одоо бие бинийгээ сайхан хайрлаж, ойлгож, бие биендээ халамжтай сайхан амьдарцгаагаарай л гэж би хүсэж байна да. За би хуулийн ажиллах эрдэнэ төлбөрийн спорт хөтөлбөрт аэробик аква фитнесийн багшийн ажилтай. За ерөнхийдөө хийдэг ажил маань дандаа орой цагаар буюу өглөө эртнийг бол орой дандаа хүмүүсийг ажиллаад хараад ажилласаа буугаад одоо амрах тэр цаг хугацаанд ерөнхийдөө дандаа оройн цагаар ажилладаг. Тэгээд гэртээ байх тэр чөлөөт цаг зав чөлөөг нь одоо гүр бүтээлтэй өнгөрөөх үнцэн ажиллаа хийдэг учраас одоо миний ажлын маань цаг ерөнхийдөө дандаа орой 18 цагаас эхлүүлээд 21 цаг дуусдаг та. За гэр бүлдээ гаргаж байгаа цаг завыг ерөнхийдөө гаргах гэж хичээдэг. Гэхдээ ажлын маань цаг ерөнхийдөө дандаа хүний амралтын цагаар ажилладаг учраас одоо 7 хоногийн 3 өдөр нь бол дандаа орой 21 цаг хүртэл ажиллана. Дээрээс нь хагас бүтэн сая 2 та ажиллана. Тэгээд дандаа л ерөнхийдөө хүний амарч байгаа цаг хугацаанд ажилладаг учраас тэр бүр нэг гэр бүлдээ анхаарал тавиад ах боломж байдаггүй. Ерөнхийдөө амралтын гэсэн эрт тардаг орой морой бол ерөнхийдөө дандаа л гэртээ байхыг л боддог доо. За ерөнхийдөө яг үдэ гарахаар үршиг гэхээр мэдээж байна. Хүүхдүүдийн сургууль, одоо сурлагын, сурлага хүмүүжлийн тал дээр энэ төр гэл ингээл орой дандаа нөгөө яг хичээл тараал хүүхдийг хичээл сургуулаа давтах тийм боломжийг одоо өгч чаддаггүй. Тэр бүр нөгөөх юутай биш болохоор илүү их зардал гаргадаг ч гэх юм уу тий. Одоо яг тэрийгэ хийлгэж чаддгүй учраас багш одоо мөнгө төлж нэмэлт давтлага авах энэ төр гэх маягаар ерөнхийдөө яг жах илүү зардал гаргах гэдэг л тал би шинэ жилийн орой одоо гэр бүлэрээ хамт олноороо байла. Тэрнээс хойш бол гэр бүлэрээ нэгтгэж байсангүй дээ. Ерөнхийдөө баяр ёслолын үеэр л гэртээ байхыг боддог доо. Бусад үед бол тэр бүр нэг цаг зав гаргаад идэггүй. Тэгээ айл эмхтэй хүн учраас цаг зав гарлаа гэхэд одоо бүтэн 7 хоногийнхоо хийх ажлыг төлөвлөчихсөн байдаг. Тэр төлөвлөгөөндөө тааруулаад гэр орныхаа ажлыг 7 хоногийнхаа хоолыг хүртэл хөрөгчөндөө хийж одоо бэлтэж тавихаас өсвөлэл ингээл 7 хоногор нь одоо өнөө орой та нарын ийм хоол идэн тэгин ингэн энтергээл дандаа оройн цагаар өөрөө байдаг учраас тэгэл амралтынхаа өдрийг бол бүх юмаа өөрөө л зохицуулаад тэр бүгдийг л хийхийг ирмэлцдэг тий. Гол цагаар ажиллаа зарцуулж байна. Тэгвэл гэр бүлдээ бага ашиг зарцуулаад тэгэл ихэнхэд ажиллаа зарцуулж байна. Үүнээс болоод бас гэр бүлдээ тавих халамж анхаарал дутагдах төршил гаргав. Гайгүй тий. Ойлгож байгаа юм чи. Тэр ойлгож тэрч. За бид ч одоо цагдаа албаагч нар ч өөр өөрийн одоо тусдсан чиглэлж шалтгаалаад өөр цагтай байдаг л да. Ингээд 24 цагаар гарч байгаа цагдаа байна. Өдрийн 8 цагаар ажиллаж байгаа юм чинь. Миний хувьд одоо багийн цагдаа нарын хувьд гэхэд одоо өдрийн 8 цагаар ажиллах хэрэгтэй. Тэгээ бид нар ч өдрийн 8 цагаа ерөнхийдөө 2 хуваагаад өдрийн эргүүлээр 4 цаг яваад тэгээд оройн ингээ 9 цагаас шөнө 01 цаг хүртэл дахиад 4 цаг яваад ингээд ерөнхийдөө хөдөлмөрөөр зааснараа 8 цагийн үүргийг гүйцэтгээд явдаг л та. Тэгээд бид чинь нэг төрийн тусгай албаагч бас цагдаа албагч утгаараа тухайн өдрийнхөө хөвжмийн болон цагаан зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад уртсгаж ажиллах тохиолдол бол маш их байна. Тий. Баян яг 8 цагаар ажиллаад ах юм тохиолдол нь бага л да. Намаа баяр ёслолын үед ч юм уу нөгөө шаардлагатай үед бид чинь эзэд бэлэн уртсгсан цагаар ажилладаг. Тийм ёстой юм байна. За уртсгсан цагаар ажилладаг гэж байна. Та яг өдрийн тэгвэл хэдэн цагийг гэр бүлдээ зарцуулж чадж байна? За оройн цагийг бол ингээд эргүүлэлтэй болохоор бол оройн цагаар гэртээ өгнө гэж аахгүй. Оройн 8:30-г гэрээс гараад явчихж байгаа. За тэгээд
өдрийн тэрнээс бос цагийн одоо гэр бүлтэй гэсэн үг л дээ. Энэ 8 цагаа хасаал тэгээд бос цаг нь гэр бүлтэй шүү дээ. Яг хуу оройн цагаар ингээд яг халуундуулаа гэртээ ингээд байж чаддгүй болохоос бусдаар бол яг бос хүмүүс шиг адилхан 8 цагаас бусдын бол гэр бүлдээ зарцуулж байгаа шүү дээ. Та тэгвэл хамгийн сүүлд хизээ гэр бүлдээ бүтэн цаг зав гаргаад ч юм уу гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Амралтын өдөр хагас өдөр энэ маргааш хагас өдөр бид нар хагас өдөр амардаг багийн цагтаа нар. Тэр хагас өдрийг бол ер нь бүтэн 24 цагаар нь гэртээ зарцуулна. Янз бүрийн дуудлага мэдээлэл гарахгүй дуутахгүй бол ер нь гэр бүлийн аль болох хайчихгүй гэж хичээдэж штэ. Одоо бүгдийг зохицуулаад одоо хүүхдээ хичээл сургуульд нөхөх юм уу? Хүүхдтэйгээ хамт байх, гэр бүлтэйгээ хамт байх гэдэг ажлаа хийх, бүгдийн хооронд зохицуулаад уялдуулаад ажлаас бус цагийг гэр бүлдээ за тэгээд ажлаа цагуудыг яг ажлаа игээд явж байхыг хичээдэж штэ. Ер нь яг оногдсон цагаараа л явна л да. Ажлаа үедээ бол ер нь яг ажлаа хийн. Гэртээ авах үедээ гэрийнхэндээ зарцуулна. Эрт ажилдаа гараад тэгээ бидрийг бүр орой унтахын албатай гэж иртий. Гэтэ одоо гэр бүлийнхээ өнгөрөөдөг цаг бол сарцангуй байгаа юм тий. Багт гэж бодчих. Аав чорч одоо юу гэдгийг ингээл ажил хийх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй гэл энэ асуудлыг ер нь хэр их хүүхдүүдтэйгээ ярьдаг бай. Ер нь нэлээд ярьдаг шүү дээ. Чи юу гэж бодгоо гэр бүлтэйгээ хамгийн одоо сайхан хийхийг хүссэн ч гэдэг юм уу, гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг зүйлүүд юу вэ? Юу хийхийг хүсдэг гэр бүлтэйгээ хамт? Тэгэл их цаг ивэл ер нь л гэр бүлтэйгээ зөв бүх юм хийхийг хүсдэг. Аав чорч юу гэдэг вэ? Одоо гог гэдэг. Тэгээд нэг хувийн газар ажилладаг. Танаа гэрт бол аав чорыг өнгөрүүлдэг цаг бага юм байна шүү дээ. Танаа үед ингээ найзууд ч юу гэж ярьдаг вэ ер нь? Аав чинь хэр гэртээ цаг зарцуулдаг гэж байна. Нэг их цаг зарцуулдаггүй өглөө гараад орой ирдэг. Тэгээл хичээл номын нэг анхаардаг л шүү дээ. Чи гэртээ хэдүүлээ амьдардаг? Би юу? Би 6. Ээж аавтайгаа? Тэ. Дүүнэртэйгээ амьдрал. Ээж аав нь ямар ажил хийх вэ? Аав хөдөө амьдртий. Тэгээ хөдөө малчин хийн. Ээж нь эндээ юу? Тэ. Ер нь хүүхдүүдийнхаа юу гэдэг гэртээгээ хамт гэр бүлийн өнгөрөх цаг ер нь хэр байдаг вэ? Эсвэл маш их ажилтаа байдаг учраас ээж аав нь завгүй байдаг уу? Гүг. Ээж биднэртэй хамт гэртээ байдаг аахгүй. Тэ. Тэр утгаараа гайгүй. Тэ. Ер нь чи гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх хамгийн одоо дуртай зүйл чи юу вэ? Хамгийн дуртай зүйл үү? Гэр бүлээрээ зөөрсөн шатар тоглоно. Даам шатар тий. Тэр л гэртээ байх хамгийн сайхан мөрч. Тий. Айлгэр амгалан өрх бүл эрүүл болоо. Улс хүрэн хүчрэхэг байна. Тэгэхээр манай эрдэнэт төдийгүй ер нь энэ гарч байгаа сөрөг асуудлууд бол ер нь түгээмэл байгаа мó. Ер нь тэгтээ тоолоод үзвэл тодорхой чиглэлтэй гарын 5 хуруунд л байх. За энийг яаж арилгах вэ? Энэ завгүй байдлаас үүсэж байгаа сөрөг үр дагаврыг те буурал харга зам юу вэ? Тэгээд завгүй гэж явж болох уу? Завтай бай таараа. Жишээ нь хүүхэд гэрт байна. Тэр нэг 5 минут л гаргахад болоо. Заавал 20-30 минут биш. Би хэцгүүд ингэж зөвлөх байна. Та ажилдаа явнаа. Хоёулаа явна, ирнэ, цэцэрлэгт хүүхэд сургуульд явна. Хүүхдээс нэгдүгээрт бол миний өнөөдөр хичээл дээр ямар шин зүйл сурав. Тэрийг л асуух хэрэгтэй. Тэгээд 200 гаруй хоног хичээлийн жилд 200 гаруй удаа асуул. 200 гаруй баг шинэ юм багшаас авсад байх хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ бол их эцэг хүүхэд, их эцэг сургуулийн хоорондын холбоог ойртуулахад их чухал ач холбогдолтой. Тий. За өөр нэг асуудал бол энэ чөлөө цаг хүнд бий. Нэг их том өдөржин хагас өдрөөр амарх юм бодож тэрийг одоо зав гэж бодож болохгүй. Ерөөсөө 30 минут, 20 минут гэр бүл бол асар их үнэтэй. Айлгэр амгалан өрх бүл эрүүл болоо. Улс хүрэн хүчрэхэг байна. За ингээд олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын танхимын багш. Сайн байна уу? Байгаль багштай уулзъя. За. Дөнгөж сая бас Эрдэнэтээс холбогдоод таньтаас нэвтрүүлгийнхаа одоо шугамар уулзахаар холбогдсон сэтгүүл чатраа ярина. За
Тэгэхээр айл нэвтрүүлэгт маань одоо бас л завгүй гэдэг яг энэ сэдвээр бас нэвтрүүлгээ хүргэх явцад манай одоо үзэгчдээс Эрдэнэтийн одоо үзэгчд гэр бүлээс одоо ирсэн 6 загтлыг бариад би Улаанбаатар хотод хүрэлцэж ирээд Улаанбаатар одоо их сургуулийн багштай уулзж байна. Ямар ч сан багштай бол эхлээд ирсэн загтлуудаа танилцуулъя тийм ээ. Би одоо 45 настай. Хувийн компанитай урдан төрийн байгууллагад ажиллаж байгаад хувийн компани байгуулснаас хойш бараг 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд компани өөдөн татах гэж өдөр шөнөгүй явдаг байлаа. Заримдаа ажлын шаардлагаар хүмүүстэй хамт архи дар суух, хонуутаар явах тохиолдлууд ч цөөнгүй байлаа. Тэр бүхэнд гэр бүлтэйгээ хамт байх олон зүйлүүдээс татгалзаж, тэр дундаа хагас бүтэн сайн өдрүүдэд ч тухтай гэр бүл үр хүүхдтэйгээ хамт байж чаддаггүй байсан. Одоо хэдийгээр компани маань хөл дээрээ тогтсон ч гэсэн бас л ажлын шаардлага зөндөөл гарна. Эхэндээ гэр бүлийн хүн маань тэр бүхнийг ойлгодог байсан ч сүүлдээ хэрүүл хийх, муудалцах явдлууд ихссэн. Мэдээж мөнгө төгрөг олохын хэрээр найз нөхдүүдтэйгээ дарвих хүүхэн шухны асуудлууд ч байсныг нухгүй. Гэвч нэг л өдөр эхнэр маань салах өргөдлөө өгч би зөвшөөрснөөр хоёр тишээ олсон. Эхнэрээсээ салснаас хойш хүнтэй суусангүй. Орой харахад эзгүй гэр өгддөг боллоо. Хэдийгээр одоо надад хөрөнгө мөнгө байгаа ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болж үр хүүхдүүдтэйгээ уулзах нь багасж байна. Эхнэр маань надаас салаад өөр хүнтэй суусан гэсэн эргээд алдсан амьдралаа сэргээе гэхээр нэгэнд эхнэр маань өөр амьдрал зохиосон болохоор болохгүй. Амьдрал нь ч гэсэн дажгүй байгаа болохоор мөнгө төгрөгийн хувьд ч надаас нэг их нэхэд байхгүй бах. Тийм учраас өдөр өнгөрөх тусам хүүхдүүдтэйгээ уулзах маань багасж байна. Одоо би харамсаж байна л да. Би яг юуны төлөө хөрөнгө мөнгө цуглуулснаач мэдхээ ойлж байна. Олон жил юуны төлөө өдөр шөнөгүй явсан маань ч утгагүй болж байх шиг байна да. Би одоо яавал дэрвэ? Энийг нь өнгөрсөн амьдрал уу? Шинээр амьдрал сэргээх боломж байна уу? За энэ загтлуудад танилцаад энэ загтлууд дээр гол асуудал юу байна вэ гэхээр ерөөсөө л нэг гэр бүлийн амьдралынхаа бүхэл үйл явцыг амьдралынхаа юг болохоор ерөөсөө л би одоо материалын талын илүү их одоо хангах хэрэгтэй тийм мөнгөтэй байх юм бол сайхан амьдрах юм байна гэр бүл одоо аж аргалтай байх юм байна гэсэн ийм одоо байр сууриас бол илүү хандсан ийм 6 одоо загтал байна. Тэгэхээр гэр бүлийн асуудал, гэр бүлийн амьдрал гэдэг бол их өргөн хүрээнд зүйл дээ. Тэгэхээр илүү их одоо материалын талыг харахаас илүү одоо гэр бүлийн хүмүүс бие биенийхээс тэр сэтгэл санаа байдлыг бол илүү их одоо харах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр юу одоо ярих вэ гэхээр нэг талаас энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийнхээ нэг онцлог шин чанарыг бол илүү их таних хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол ихвчлэн дандаа эмэгтэй хүмүүс нь илүү их загтал битсэн байна л дээ. Ингээд ийм байсан, одоо ийм болчиход байна миний амьдрал гэж. Тэгэхээр энэ дэр юу гэх гэдэг нь нэгд болохоор нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай сэтгэл зүйн онцлогийг бол илүү мэдэх хэрэгтэй. Нөхрүүд нь юу гэж бодсон бэ гэхээр би бол одоо материалын талтай тийм ээ мөнгө төгрөг одоо байртай байна, машин байна. Мөнгө төгрөгөөр дутаахгүй байна. Тэгэхээр одоо чи юу илүү хүсэж байгаа юм бэ гэдэг байр суурийг энэ дээр одоо манай нөхөр тэгж хэлдэг гэсэн ийм зүйлийг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ялгаатай байдал нь юу вэ гэхээр эмэгтэй хүмүүс маань илүү их одоо эр нөхрөөсөө тийм ээ хайр, инхрийлэл, халамж илүү их хүсэж байдаг. Нөгөө талаас надад илүү их одоо сонсоосон тийм ээ гэдэг энэ байр суурийг бол эмэгтэй хүмүүс бол илүү их одоо хүсэж байдаг. Тийм ээ тэр хэрэгцээг тэр анхдагч хэрэгцээг нь бас эрэгтэй хүмүүст ойлгуулж өгөх хэрэгтэй. Яг бол тэр хүнийг хайрлах, хурмын үлгээ хийж байгаа тэр өдөр тутмын ажлыг үнэлэх тийм ээ энэ зүйлүүдийг илүү их одоо анхаарах хэрэгтэй. Ганц одоо материалын зүйлээр илүү их одоо анхаарат байхаар тэр хүний нэг дотоод ертөнд сэтгэл зүйн одоо тэр зүйл нь илүү их одоо эрэлт хэрэгцээтэй байгаа шүү дээ. Тэр нь одоо сэтгэл хангалуун байж тэр хүн маань одоо хангалуун амьдрах ёстой тийм ээ сэтгэл санаа тайван хангалуун амьдрах ёстой. Гэтэл эрчүүд минь материалын талаар нь илүү харж үзээд байна. Нөгөө талаас энэ дэр юу харагдсан бэ гэхээр эрчүүдийн одоо нэг эрэгтэй хүмүүний бичсэн загтал дээрээс үзэхээр эрэгтэй хүмүүс маань юу гэж ботсон бэ гэхээр яг л энэ зүйл өнцгөөс тэр эрэгтэй хүн загтлыг бичсэн байгаа байхгүй юу. Тийм байхад одоо бүх зүйл болно гэж очиод эргээд одоо харахаар бол надад халуун дулаан одоо тийм ээ халуун тэр гэр бүл гэдэг зүйл байхгүй болчлаа би одоо яах ёстой вэ гэдэг байр сууриасаа сандсан. Тэгэхээр энэ хүн бас одоо эргээд одоо өөрийнхөө амьдралыг бас нэг талаасаа дүгнэж үзэж байгаа. Бас энэ хүнд бол тий эргээд дүгнэж үзэж байна. Гэтэл нөгөө нэг амьдралыг дүгнэж үзсэн үеийн
тэр одоо хугацаа маань бол нэгэнт одоо хожимдох тал руугаа явцсан шүү дээ. Амьдралаа алдсныхаа дараа энэ хүн ухаарч бодож байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр бас л нэг юу хэлэх гээд байна вэ гэхээр асуудлыг бие биендээ гомдох биш, асуудлын мөн чанарыг өөртөө анхаарлаа хандуулах нь хамгийн чухал. Тэгэхгүй бие биендээ гомдож яваад гэр бүлийн харилцаанд зөрчил үүсэл, зөрчлөөсөө салт тулаад ингээл одоо гэр бүлийн салцсан байгаад байдаг. Гэтэл бие биендээ гомдох нь одоо гол биш. Асуудлын мөн чанар дээр бол хоёлаа бол илүү их одоо байр сууриас хандах хэрэгтэй. Юунаас болов гэдэг асуудал. Тэр асуудлыг л одоо асуудлынхаа мөн чанарыг ойлгож асуудлаа ухаарч одоо чадах юм бол тэр зөрчлөг бол даван туулна. Тэгэхгүй л бие биендээ зүгээр гомдоол явах юм бол энэ бол үргэлжлэлээ л одоо явагдаад байна гэсэн үг. Тэгээд эцсийн үйлдэл гэр бүлийн зөрчил маань тэр салалт болно. Дундаа бие биend энэ маань юу ягаад салалт бий болоод байгаа вэ гэхээр бие биend итгэх итгэлгүй болцсон байгаа байхгүй. Бие биend итгэх итгэлгүй бие биенээ ойлгохоо болцсон. Бие биенээ одоо тэг нээлттэй ерөөсөө ярилцахгүй ярилцсан ч хэлж байгаа үг гэлэг манд дандаа зөрчлийн одоо үг гэлэгтэй болцсон. Сэтгэл хангалуун биш болцсон амьдралдаа ийм байдлыг бас харагдаж байна л да энэ цагтл дээрээс. Хүн завгүй байж болно тийм ээ. Хүн бүхэн л хөдөлмөрлөж байгаа, хүн бүхэн л хөдөлмөрлөж сайхан амьдрах хэвээр тийм ээ. Гэхдээ өөртөөхөө одоо бас гэр бүлд одоо цаг гаргаж чөлөө цагийг гэр бүлдээ зарцуулж бас гэр бүлийнхээ үнцүүлэг бол хамгаалж үлдэх нь бол чухал. Тэндээс би завгүй байна гэдэг яваад ах юм бол тэр гэр бүлийн одоо халуун дулаан уур амьсгалгүй болно тийм ээ. Бие биend итгэх итгэлгүй болно. Тийм учраас тэр гэр бүлийнхээ үнцүүлэг хамгаалахын тулд завгүй ч гэсэн бас гэртээ тодорхой одоо цаг хугацаа бол зарцуулдаг байх хэрэгтэй. Цагийг гаргадаг байх хэрэгтэй. Их нөхөр нь одоо эхнэрээ бас тэгээ бас сонсдог байх хэрэгтэй. Яг гэх юм бол тэр эмэгтэй хүн өөрөө нөхөртөө одоо бүхий л тийм ээ болсон үйл явдлаа бүгдийг одоо ярьж иж тэндээсээ өөрөө асуудлыг олж хардаг. Нөгөө талаас бол асуудлыг олж гарцаач одоо асуудлаа шийдэх гарцаач олж хардаг. Нөгөө талаас тэр хүн бол маш их тайвширдаг, стрессээ тайлдаг онцлогтой. Тийм учраас бас завгууч гэсэн их нэртэй тийм ээ эхнэр өр хүүхдээ бол цаг гаргах хэрэгтэй. Нөгөө талаас бас эмэгтэй хүн ч гэсэн завгуу би ядарч байна гэдэг ах биш. Бас нөхрөө яах хэрэгтэй нь сонсох хэрэгтэй. Нөхрөө бас одоо ажиглах хэрэгтэй тий юу нь болоод болохгүй нэ тэр болгон яг гэвэл эрэгтэй хүн бол дотоод ертөнцөө бол тэр болгон бол одоо хүндийнх нь нийгэд байдгүй яриад байдгүй тий аль болохаар одоо чимээгүй байж өөр асуудлыг шийдэж байдаг. Тийм учраас бас туслах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй, хийж байгаа ажил болгонд нь дэмжиж урам өгч авах хэрэгтэй. Тэгж бас эрэгтэй хүн маань эмэгтэй хүнд өөрийнхөө хийгээд байгаа ажлаа болж байгаа бодохгүй байгаа амьдралынхаа бүхэл зүйлийг яах нь бас ярих нөхцөл болно. Тийм учраас бас хийж байгаа ажил дээр нь бас урам өгч тэр талаараас ярилцах нь чухал. Айлгэр амгалан өрх бүл эрүүл болоо улс хүрэн хүчрэхэг байна. Та нарын миний нэг ичи жижиг гэж голоорой. Гүү өстой гоё ном байна. Би гişөнийг уншаад ярьдаг бол гэдэг байгаа. За байхгүй. Энэ тавыг мэдчих жоохоос хөөе. Гэр бүл. За. Хөөе. Сонсч уянга. Эхнэр нөхрөөд хөөе. 60 гартал өөрчлөгдөн шүү хөөе. Ойлгож байна. Та нар 100% найдаж болохгүй. Тийм үү? Энэ аавч гэсэн дандаа өөрчлөгдөн. Одоо боловсруулаад дээрлэхэд л одоо ингээл мөнгө төгрөгөө янз бүрийн юмар дээрлэхээр ингээл төр тар хийгээд л гол нь шилнэ. Тэгэж штэ одоо. Урд нь 10 жил. Чи юу хийжсэн? Чиний юу нэг. Тэгэл нууц амарг үүсгээд явчихж байна. Энэ илэн далангүй байх. Ойлголцох, хүнд итгэх, итгэлчлэх, тэгээд сэтгэл төвшин байх. Энэ тавыг л дамжаад энд төрчүүд тэгээд сайн сайхан явна. Одоо энэ дээр л бодлоод байгаа. Юу ойлголцол дээр. Ойлголцол дээр. Өөрөөр харилцаан дээр бодлоод байгаа.
Би 32 настай үйлдвэрт ажилладаг 24 настай байхдаа 6 насаар ах хүнтэй сууж хөө охинтой болсон. Нөхөр бид хоёрын амьдрал яг өнөөгийн нөхцөл байдалд бол ямар ч хайр халамж бас хэрүүл маргаан байдаггүй. Нэг л тийм ажил, гэр, мөнгө гэсэн сүлжээсээр амьдарч байгаа юм шиг надад санагдчихэв. Яагаад тэгэхээр нөхөр маань хувийн бизнес хийж байгаа түүнийгээ зараад үйлдвэрт хахуул өгч байгаад ажилд орсон. Одоо нэг үйлдвэрт өөр цэхэд бид хоёр ажилдаг болсноор 4 жилийг ардаа үдэж байна. Өглөө орой гэсэн ээлжээр ажилдаа явдаг бид хоёр гэртээ өнгөрүүлэх хамт байх цаг их бага. Амралтын өдрүүдэд л хамт байх цаг гардаг ш нөхөр маань мөнгө олохоор нэгэн засварын газарт ажиллаж өнгөрөөдөг. Би яах вэ? Ажлын авгаанаар хаяад бодвол ар сарха архиуч нь ерөнхийдөө шоуд дуртай болсон гэхүдээ. Ер нь л үйлдвэрт ажилладаг хүмүүс ихэвчлэн амралтын өдрийн өмнөх орой бие биенийдээ уулзаж уух дуртай байдаг. Тэр жишг манай гэрт ч бас явагддаг. Нөхөр маань хаяада уучихна, би ч бас уучихна. Хоёр хүүхдийг хаяада ээж харна. Хаяа бол нөхрийн дүү ирээд хараад өчгөн. Ингэж явсаар амьдрал маань нэг л мэдхээр гэр бүлийн халуун дулаа уур амьсгал гэдэг зүйл алга болсон байсныг олж харсан. Мөнгө олох гэж ажилдаа гүйсээр нөгөө талд нөхрийн бизнес эхлүүлнэ гэж амралтын өдөрч амрахгүй ажилласны үр дүнд эдгэшгүй нурууны өвчин, дээр нь сэтгэлийн таашаалгүй амьдрал өгцөн. Баяр ёслоос бусад өдөр бол бараг л халуун амбүлэрээ хоолны ширний ард цудаггүй манах гэдэг айл. Сүүлдээ хүүтэн харьцаа бие биенээсээ уйдсан ийм л нөхцөл байдал үүсчихэд байна. Хаяада би нөхрийнхээ араар тавьдагч нөхөртөө бол мэдэгдэж үзээгүй. Гэхдээ энд бүхэнд би нөхрөөгөө буруутгадаг. Надаас ах, дээр нь хар залууд минь авч суусан атлаа. Мөнгө ажил хорийг нэгт тавьж намайг хүүхэд гаргаж ажил гэдэг хүн болгож хувиргасанд би хувьдаа нөхрөөгөө 100% буруутгамаар санагддаг. Одоо надад өөр хүнтэй цуг бүх зүйлийг орхиод ямаар санагддаг болчихсон юм шиг сэтгэл нэг л тавгүй. Хүүхдүүд маань байгаа ч хүүхдүүдээ бодоод ингээд амьдраад байвал миний залуу нас дууслаа. Энд л хамгийн их харамсдаг. Нөхөртөөгөө уг нь би ярилцаж үтсэн. Хүүтэй харьцаагаа өөрчлөе гэж шилжиж үтсэн. Гэтэл өөдөөс юу дутлаа гэж ийм ярьж байгаа. Байр байна, ажил байна, мөнгө байна. Хүүхэд энэний суурь амьдралд юу хэрэгтэй юм бэ гэд их л уцаарангуй хүлээж авсан. Ер нь бол манай нөхөр надаас ах дээр нь их тэнэг бодолтой явдаг. Яг яс юм дээр бид хоёрын үзэл бодол огт нийлдэггүй. Ер нь миний амьдрал нэг сонирн байна. Яах ёстой. Дээр нь гэр бүлийн халуун дулаар амьсгалыг бүрдүүлэх гэвэл юунаас эхлэх ёстой вэ? Загтал бичиж болно гэхээр нь бичлээ. Хүлээж авсанд баярлаа. Загтлыг маань хэн авсан, бас зөвлөгөө хэн өгөхийг хариу мэдгдээрэй. Та бүхний хүндэтгсэн те 2016 оны 1 сарын 4-ний өдөр Эрдэнэт хот. Яг бас Эрдэнэт хот өөрөө онцгой бүс мэдээж хамгийн одоо үйлдвэрийн ажилчтай аймаг байх гэж бодож байна те. Тэгээ энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр энэ одоо хоёулаа 7 хоног уулзах чадахгүй байна гэдэг бол надад айгүй хүнд сонсдож байна. А яагаад вэ гэхээр ийм одоо би тэгтээ бас энийг би ховор тохиолдол байгаас л гэж өөрөө мөрөдөх гээд байна л да. Яагаад гэхээр эхнэр нөхөр хоёр гэр бүл болчихсон юм байна. Тэр орой тодорхой цагт уулзаж, тодорхой цагт ярилцаж, тодорхой цагт хоолоо идэж, тодорхой цагт эдгээр бие биентэйгээ тий цаг зарцуулж явах ёстой байтал энэ хүмүүс маань одоо хамаагүй нэг болцоондог одоо залуучууд шиг амьдарч байна гэдэг бол үнэхээр л одоо бид нар бас залуучуудынхаа ард хүмүүсийнхаа амьдралыг бол одоо өөрчлөх тэр хүмүүст бас бодит тусламж хэрэгтэй байгаа гэдгийг бол би хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. А энэний үр дүн нь юу гарч ирээд байна гэхээр энэ кейс дээр те хин нэг өгүүлдэг, бусдаа очиж арх уудаг, хин найзтайгаа ярилцдаг ингэсээр хагаад би одоо нууц амрагта болж гинэ гэж штэ те. Тэр энийг л бид нэр өнөөдөр нөгөө тэр гэр бүлээсээ авч чадахгүй байгаа хайр халамж гэдэг юмыг бид нар бусдаар яах гэдэг нэг үл нөхөх гээд байгаа л асуудал гарч ирж байгаа. А тийм учраас тэр хүмүүсийг тэр үйлдвэрийн ажилд байгууллага нь би энийг бас харж үзээсэй гэж боддог өөрөө судлаачныхоо хувьд. А яагаад вэ гэхээр энэ хоёр гэр бүл маань өөрөө ямар гэр бүлийн хүмүүс бэ? Эхнэр нь ямар ажилтай юм бэ? Нөхөр нь ямар ажилтай юм бэ? Хэдэн хүүхэдтэй бэ? Энэ хүнд ер нь ямар халамж хамгаалал хэрэгтэй байна гэдгийг бол өөрөө тухайн байгууллага бол анхаарах шаардлагатай. А тэгээ эдгээр кейсүүдээр ч гэсэн аваад үзэх юм бол ерөөсөө л тэр хүнийг байгууллагууд нь чи ажиллах ёстой, чи одоо сайн ажилтан байх юм бол ийм байх ёстой гэдэг хөшүүргээр хэрвээ мэдээж байгууллагын зорилго юм бол тэр хүн энд сайн ажиллахын тулд арга гэр нь ямар байх ёстой гэвэл асуудалгүй арга гэртэйгээ харилцаа үүсгэж чаддаг эрүүл байж чадчих тэр хүн ажил дээр амжилт гаргадаг гэдэг бас тэр байгууллагын одоо холбогдох хүмүүст нь бас анхаарах хэрэгтэй юм байна гэж бас би бодож байна. Тийм учраас бас энэ Эрдэнэт хотын одоо холбогдох хүмүүс бас энэ гэр бүлийн харилцаа хандлага үйлдвэр маань ажилчтай хэр зохистой хэр хэмжээнд нь ажиллаулж байгаа арга гэрт нь ямар анхаарал халамж тавьж байгаа юм бэ гэдэг тал дээр ч гэсэн бас онцгой анхаарах хэрэгтэй юм л гэж бодож байна. Одоо би 35 настай гэр бүлтэй 2 хүүхэдтэй. Би 24 настайдаа Солонгос руу ажиллахаар яваад 2 жилийн өмнө ирсэн юм а. Явхаас өмнө их нартайгээ танилцж их хүүхэдтэй болчихсон байлаа. Олон жил өдөр шөнөгүй ажилласны дараа хідэн төгрөг цуглуулж
тэр мөнгөөрөө ирээд нэг үйлдвэр үйлчлэгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Ажил маань ч урагштай мөнгө төгрөгийн хувьд ч дажгүй л байна. Гэмн би гадаадад ажиллаж байхдаа өөрийн дураараа орой өдөж хөссөн үедээ найз нөхдөдтэйгээ уулзаж ажил төрлөө амжуулдаг байсан бол одоо энд ирээд гэр бүлтэйгээ болоод ирэхээр тэр зуршлаа тавьж чадахгүй болчиход байна. Хэдийгээр гэр орны уур амьсгал гайгууч гэсэн би эрт гэртээ харахыг гэхээр нэг л болж өгөхгүй байх юм. Тэгээд л найз нөхөдтэйгээ уулзаад ганц хоёр юм татчихад орой л гэртээ харж байна. Энээс болоод эхнэр бид хоёрын хооронд ч харьцаа муудаж эхэллээ. Тэрнээс болоод муудалцах үе ч зөндөө гарч байна. Би болохоор олон жил та нарын төлөө ажиллаж ирсэн яагаад дураараа байж болдоггүй юм гэж өөрийгөө өмөрдөг. Эхнэр болохоор чи эрт гэртээр үр хүүхдүүдтэйгээ хамт бай гэж загнадаг юм. Би буруутай гэдгээ мэдээд байгаа боловч өөрийгөө юусоо барьж дийлэхгүй байна. Ажлаасаа болоод ар гэрээ мартсан гих гомдол манай гэр бүлд байсаар байгаа нь асуудал дагуулж байна. Эрт ирээд гэр орондоо байх гэж оролдсон боловч нэг л мэдгэд гэрээсээ гараад найз нөхдөдтэйгээ уулзчихад байх юм аа. Би тэгж их архитарс уугаад явдаггүй. Тэгсэн мөртлөө л гэртээ нэг л тогтож өгөхгүй юм. Аль эсвэл ажил дээрээ ажиллаа хийсээр байгаад оройтох тохиолдол зөндөө байна. Сэтгэл судлаач дээр зовлонгоо хэлсэн. Тэгсэн чинь ажлын синдром өвчин болсон байна гэсэн. Би одоо бас яахаа сайн мэдэхгүй л байна. Хидийд нь гэр бүлдээ цаг зарцуулж хидийд нь ажлаа амжуулахаач мэдхээ боллоо. Ерөн зүгээр хүн өдөрт хэдэн цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөх ёстой гэдгийг бол зөвхөн энэ одоо айлын үед Мэдээж авч ярих гэдэг шүү. Тийм. Одоо хуулийнхаа хувьд бол бид нэр өдөрт 8 цаг л ажиллах хэрэгтэй шүү дээ. Үлдсэн 16 цагийг бол гэртэл байх хэрэгтэй болжлээ л да. Тэгээд тодорхой хэмжээнд мэдээж бид нэр унтна гэдэг утгаараа бол нэлээд олон цагийг бид нэр үр хөвгттэйгээ зарцуулах хэрэгтэй. Зүгээр яг энэ кейсийн хувьд ингээд аваад үзэх юм бол тэр бид нар чинь нэг анх одоо суулаа хүнтэй суулаа гэл тэгэл тэр харилцаа маань тэр чигээр байх юм шиг ингээд биенийг л мартчихж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл гэр бүл гэдэг бол ерөөсөө л эхнэр нөхөр хоёр төвтэй гэр бүл байх хэрэгтэй гэдэг байхгүй. А гэтэл манайхан юу руу гол акцент өгөөд эхэлдэг вэ гэхээр ерөөсөө хүүхэд гэдэг имийг л чухалчлаад эхэлдэг. Хүүхэд гараад ирэх юм бол би тэр хүүхэдтэй юм чи одоо салахгүй, хүүхэдтэй юм чи одоо тэр мөнгө хураахгүй бол болохгүй, би тэр нэмж хүүхэд гарч байгаа юм чи байраа томруулахгүй бол болохгүй гэд ийм юмруу л яаж ийнэ гэвэл бид нар гол анхаалаа хандуулчихад байгаа. А энэ гэр бүлийн хувьд бас л яг л ийм асуудал би үүсчээ гэж боддог. А нөхөр нь болохоор ерөөсөө энэ зүйлдээ л яасан байх нэг бол ханамж авчиад байдаг. А гэтэл нөгөө эхнэр нь тэр хүнээс хайрлуулах, халамжлах, магадгүй тэр анхныхаа үе шиг болцоонд явахыг ч энэ эрэгтэйгээс хүсэж явах боломжтой. А гэтэл энэ эрэгтэй хүн бол яаж нэггүй энийг нь өөрөө магадгүй энэ одоо залуу хүний явдал гэдэг юм ийм асуудал үүсээд байдаг. Тэгэхээр энэ эмэгтэй ганцаараа шаналлах явдал биш байхгүй юу? А энэ харилцааг тэр эмэгтэй мянган одоо олон удаач зөвлөгөө аваад энэ эмэгтэй гэр бүлээ өөрчлөхгүй байх өөрчлөгдөх тийм боломж авах. Яагаад гэвэл гэр бүл гэдэг бол өөрөө ерөөсөө хамтын гэр бүлийн гишүүдийн бүгднгийнх нь тэр оролцоон дээр тулгуурлаж ижил энэ сайхан харилцааг бий болгоно гэсэн. Тэгэхээр энэ эмэгтэйг бол би ингэж хүсмээр байгаа юм л да. Нөхөртөөгөө нэг сайхан харилцаад үзээч, яриад үзээч. Чи тэр эрэгтэйгээс юу хүсэж идэгин? Юу нь болохгүй байгаад байгаа? Юу нь болдгийг? Би бас тэр эрэгтэй магадгүй тэр эхнэрийн талаар ч гэсэндээ тодорхой нэг бодолтой байж болно шүү дээ. Магадгүй тэр эмэгтэй гомдчихно, тий? Би ханийгаа уурлуулчих واخ гэдэг ч тэр эмэгтэй талаар ярихгүй байх боломжтой. А хэрвээ ингэж ярилцах чадахгүй байх юм бол хоёулаа энийг бүр одоо сэтгэл зүйч, судлаачтай уулзаж ямар зөвлөгөө байна, ямар гарц байна гэдгээ тэр хоёр нарийн одоо нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж дараа шатны нарийн зөвлөгөөнүүдээс авах боломжтой. А тийм учраас энэ кейстер бол би энэ эмэгтэйг би ингээд зөвхөрчлөө гэдгээр биш, энэ эмэгтэй тэр үр хүүхдийнхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн байгаа учраас бид хоёр ямар ч байсан зөв сайхан харилцаатай гэр бүлийг бий болгох ёстой л гэж зориосоо гэж бодож байна. Магадгүй би салахгүй байгаад энэ чигээр ингээд дуснаач гэж бодож болохгүй. Яагаад вэ гэвэл ийм хөндий харилцаан дотор ол тэр 2-2 хөөрхөн хүүхэд бодж байна гэдэг чинь өөрөө айгүй одоо надад их харамсалтай санагдаад. А яагаад гэхээр хүүхэд хүнийг хайрладаг, хүнийг одоо мэдэрдэг тийм мэдрэмжүүдийг хинээс авдаг вэ гэвэл ерөөсөө л эцэг их хоёр бие биенийхээ хооронд ямар харилцаа үүсгэж чинь, яаж бие бинийгээ хайрлж ийн гэдэг тэр зүйлээс л даган дуурайх замаар суралцж яадаг учраас энэ үр хүүхдийн цааш тийм боловсрал, үр хүүхдийн цааш нь хүсэл зориг, тэ ирээдүйн аав ээж болохдож гэсэн маш их чухал нөлөөтэй гэж бодож байна. Айлгэр амгалан өрхбөл эрүүл болоо. Улс хүрэн хүчрэхэг бай.
сүүлийн үеийн гэр бүлүүдийн чинь гол муудалцах юмны шалтгаан бас мөнгө төгрөг тэгэл хүүхдийн хүмүүжил боловсрал байна. Дээрлэхэж байна боловсралаар. Хаан чим гадаад хаваа сургууль төгссөн гэдэг. Зэнийг орчуулж чадахгүй байх тийм. Гээл эхнэр нөхөр нь дээрлэхэд. А нөгөөнийх нь бол гадаад сургууль төгссөн, дотоод сургууль төгссөн, дотоод сургууль төгссөн хөдөөнийх нь гээд бие биенээ голж боловсрлоо хувьд. За. Хоёрдугаар асуудал бол эдийн засгийн ялгаа гарч ирлээ. Ядуутар амьдралтай хүн охиноо чинэлэгдэн хүний хүүтэй суулгахгүй. Яасан суулгах? Яагаад суулгадаг? Дарамтлал. Би суулгахгүй. За чинэлэгдэн болохтай зэрэг би хүүгээ яасан ч ядуу хүний хүүтэй суулгах. Гэтэл бүгдээрээ тэр хүүхдүүд нь таагаараа холбогдсон явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлд яах вэ гэдэг асуудал. Тий. Авиац чадвар ялгаа гарч байна. Одоогийн шинэ залуу гэргүүлүүд. Нийтлэг үү? Тий. Авиац чадвар. Шинэ одоо юу гэх юм те бүжиглдэг байх хэрэгтэй, дуулдаг байх хэрэгтэй, хөгжүүлдэг байх хэрэгтэй тийм ээ? Тий. Өөр нэг ярьдаг гарч иж байгаа зүйл бол одоо орчин үеийн хөгжнөг хобби гэж яриад байгаа шүү. Хобби сонирх зүйл. Тэр нь өөр гэж юу? Тэрний хөгтөр за танай охин чинь жишээ нь марк цуглуулдаг. Тэгэл нэг юм хийдгүү мартчихад чамайг орж ирэхэд марка цуглуудаад тэгвэл чи орж ирэл энэ мөрийн цаач амьдрал юм хэрэгтэй. Гээл буугаад тэр нэг сонирхлын зөрчил гарч ирж байгаа. Бид нар ч ерөөсө харилцааны амьд өдөр тутмын бид нар бусдад харилцаж энээсээ ирч хүч те урам зориг зарим тохиолдолд сэтгэл готрол олон зүйлийг авдаг. Тэгвэл энэ их харилцааны хамгийн чухал одоо харилцаа нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө гэр бүлийн харилцаа гэж хэлж болно. Тэр энийг би яагаад тодтогоод байна гэхээр саяын одоо энэ кейсүүд маань ерөөсөө юу байна гэвэл гэр бүлийн харилцаанд асуудалтай. Гэр бүлийнхээ харилцааг би яаж зохицуулах вэ? Эсвэл гэр бүлийн харилцаа нь зөрчилдөлийн төвшөнд хүрчихсэн байгаа ийм одоо кейсүүд байна гэж би бол ажиглагдлаа. Энэ яагаад гэр бүлийн маань харилцаа маань ийм одоо өөрийнхөө сэтгэл санаандаа хүрч чадахгүй, бусдаас авах гээд байгаа тэр хүссэн зүйлээ авч чадахгүй нөхцөл байдал төрж ихээр хэд хэдэн л одоо онлын хувьд тайлбарлах юм бол хэд хэдэн зүйлээр тайлбарлаж болно. За жишээлбэл бид энэ гэр бүлийн ер нь үнд зүйлүүд маань өөрөө юу байгаад байгаа юм бэ? Юуг өөрснийхөө гэр бүлийн эрхэм зүйл болгож байгаа гэдэг дээр бид нараас анхаарах хэрэгтэй. Нөгөө нэг зүйл нь юу вэ гэвэл энэ гэр бүлүүд маань яагаад ийм байдалд хүрчвэ гэдэг шалтгааныг бид нар олж харах зайлшгүй шаардлагатай мөн гэж олж бодож байна. Жишээлбэл энэ одоо зөвхөн энэ 32 настай залуугийн маань одоо бүх амьдралаа юунд зориулаад яваад байна гэхээр мөнгө олох тий амьдралаа дэвшлэхийн тулд би юу хийж болох вэ гэдэг дээр л гол анхаарлаа хандуулад байдаг. Гэтэл энэний цаана маань нөгөө гэр үр хүүхэд нь хань ижил нь нөгөө нандин гэр бүлд байдаг нандин харилцаа гэж нэг үл хүсэж байна. Гэтэл энэ залуу маань энийг өгч чадахгүй байгаатай холбоотойгоор эхнэр нь магадгүй өөр хүнээс ирэлхийлж нууц амрагта болох хүртэл тохиолдол гараад чинь гэж хэлж болно. Тэгэхээр энэ хүмүүсийг би бол одоо салчжээ та нарын гэр бүлийн амьдрал бол нэгэн тийм одоо утгагүй болжээ гэж хэлэх биш. Тэгэхээр альва зүйлийг альва харилцааг бол заавал яах ёстой гэвэл шинчилж өөрчлөх бол бүрэн боломжтой. Энэ нь хинээс шалтгаалдаг гэвэл нөгөө эхнэрээс нөгөө нөхрөөс шалтгаалдаг. Манайхан бол гэр бүлийн асуудлыг авч үзэхдээ юу гэж үздэг вэ гэхээр хин нэгнийг буруутгахч тайвшрах гэдэг. Нөхрийн минь буруугаас болчихсон учраас эхнэр минь буруу учраас магадгүй те эхнэр минь одоо сайхан биш учраас сайхан хоол хийдэггүй учраас хүний эхнэр шиг байдаггүй гэж бусдад харьцуулж үздэгээс болдог. Нөгөө талд нь юу нэг гэвэл нөгөө эхнэр маань зөвхөн эхнэрээ одоо мөнгө олдог те одоо машин шиг л одоо төсөөлдөг. Би чамаас тийм авах хэвээр ийм мэдлэх хэвээр ийм одоо стандартуудыг яаж нэг бол зарим талаар эхнэрүүд нөхөртөө тавьж эхэлсэн. Энэ нь л одоо бидний тэр амьд харилцаа бие биенийгээ гэсэн нөгөө халамж хайр анхаарал гэдэг юм яаж нэг л үүсгэж эхэлж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл нийгмийн үнд зүйл нь бас яаж нэг бол гэр бүл рүү нөлөөдөд эхэлсэн. Нийгэм маань өөрөө хитрхийх юу руу яваад эхэлж байгааг бол материаллык зүйл рүү яваад эхэлсэн. Хин сайхан хавстай байгаа, хин өндөр албан тушаалтай байгаа, тэр хүн өөрөөр хэлбэл нийгэмд одоо тодорхой нэр хүндтэй байр суурьтай байдаг гэдэг энэ ойлголт маань өөрөө юу руу орж ирж байгааг бол гэр бүл рүү ороод ирлээ. Тийм учраас нөгөө гэр бүлийнх маань харилцаагаа эрхэмлдэг хамгийн гол нөгөө хэрэгцээ харилцааг хангадаг тэр хэрэгцээг нь гэр бүл нь өөрөө хангаж чадгаа болчихж байгаа байхгүй. Гэтэл энэ гэр бүлийн гишүүд маань зөвхөн нөгөө төрөний нийгмийн үнд зүйл одоо биш юм
нийгмийн одоо үнд зүйл нь одоо өрөөсөглөр болчиход байгаа тэр имийг шүтсэнтэй холбоотойгоор бусад одоо нарийн нандаа харилцаа маань өөрөө дутагдаад эцэс сүлд нь одоо гэр бүлд маань асар их зөрчил үүсэд эхэлсэн байдаг харамсмаар тохиолдолд хүрсэн байгаа тохиолдлууд бол энэ кейс дээр гарч ийн гэж би бол хэлмээр байна. За та хэзээ ирэх гэж байгаа асуух хэрэггүй. Хичээлээ хийсэн үү? Орчин үеийн хүүхэд асуухгүй. Хариу өгөхгүй. Тэгээд яаж гэж компьютер дээр ингээд сууж юу хийж байгааг мэдэхгүй шүү. Харин ингээд ороод юу хийж мэдэхгүй шүү. Юу хэлэх вэ? Тэгэхээр одоо сэтгэл судлаачид бол ингэж зөвлөж байна. Битгий тэгээ гэж байна. Тэгэхээр яах вэ гэхээр хүүхдээ ямар хүн болох уу гэдэг тэр мөрөөдлийг бий болгох гэж. Тэгэхээр та нар хүлээж авахгүй тийм. Та одоо 5 хүүхдээ нөгөө алган боо бол одоо үзүүлчихсэн үү? Алган боо одоо ер нь мэдхгүй тун цөөнтөө. Тун цөө. Би бол зөөлөн аргаар л явцсан. Тэгээд муу талтай л байна. Хүнтэй ханилаад хараа. Тэр эхнэр авсны дараа нь харахад тэр зөөлөн байсан бас буруу тал ажиглаж. Алган боо хэрэгтэй юу? Тэр он чиргэлүүл хэрэгтэй. Хэрэгтэй юу? Онохгүй юм л бол ингэж байж болохгүй шүү. Гарцаагүй нэг том юм тэг хэрэг тарьсал бол давтаж байгаа нөхцөлч үед. Эцэст нь ингээд өгнөд үзэхэд бол би юу хэлмээр нөхөр олонх манай гэр бүлүүдийн маань харилцаанд буюу зөрчилдөө салалт их байна гэл нийгмийн хамгийн эмзэг сэдвүүд болоод яригадаад байгаа. Тэгээ энэ дээрээс голчилж авч үзэх юм бол би яг энэ тодорхой саяын кейсэд бол үнэхээр одоо гэр бүлийн амьдрал тохиолдоод байгаа одоо нийтлэг асуудлууд бол энэ юу вэ гэвэл гадагшаа хин нэг нь ажил одоо явдаг Солонгос те одоо Америк гэдэг ингээ гадаад орнууд руу явж байна. Нөгөөх нь юу нэг гэвэл архины асуудал, архины хамааралтай гэр бүлүүдийн асуудал орж ирж байгаа. За дараагийнх нь болохоор энэ гэр бүлийн маань харилцаа хүйтэн байна. Зөрчилтэй болчлоо, нууц амрагтай болчлоо гэдэг ийм ерөнхийдөө 3 асуудал бол нэлээ их төгөөмөл байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энийг бол бид нэр зөвхөн л одоо гэр бүлийн хоорондын харилцааны асуудал юм шиг энэ хоёр эрэгтэй эмэгтэй хоёрын одоо асуудал юм шигээр олон жил бид нар ярьж байгаа боловч энэний цаана юу байна вэ гэхээр ерөөсөө үр хүүхдийн асуудал хамгийн их чухлаар тавигдаж эхэлдэг. Тэгэхээр бид нар энэ талаар бол бас л нөгөө хүүхд маань хүмүүжилт маань яаж нөлөөлж байгаа энэ ер нь хүүхдийн сургалтад нь яаж нөлөөлж зан хараагт нь яаж нөлөөлдөг юм бэ гэдэг бол таамтай судалгаанууд бол Монголд хийгдэж чадаагүй. Хамгийн сүүлийн үед хийгдсэн 2010 оны одоо миний оролцож исэн судалгааны хувьд бол энэ дээр юу гарч ирж исэн бэ гэхээр ерөөсөө аавд маань хүүхдийнхаа хамааралтай асуудалд хэдэн хувь нь оролцдог вэ гэдэг аваад үзсэн юм л ердөө 26% нь оролцож идэг. Ээжүүдийн үлдсэн хувь нь хэн оролцоод байна гэвэл ээжүүд оролцож идэг. Тэгэхээр магадгүй одоо бидний тэр өрх гэр бүлийн хэрэгцээг хангах гад нөхцөл байдлыг нь бүрдүүлэх гээд аав нар яваад байдаг байж болно. Ард нь. Гэтэл энэ хүүхэд маань эцэг нь ээж нь анхаарч л байж таа гэдэг дүгнэлтийг хилээд байдаг боловч бодит амьдрал дээр тэр хүүхдийн хүмүүжилд юу чухал нөлөөтэй байдаг вэ гэвэл ерөөсөө эцэг их тэ хүүхэд гэсэн энэ гурвалсан харилцаа цогцоороо байж ижил бид нар тэр хүүхдийн өвдөх хүмүүжлийн талаар ярих гэдэг. Өнөөдөр бидний хүүхдийн хүмүүжлийн хувьд хэн илүү их нөлөөтэй байна вэ гэвэл ерөөсөө ээжүүд нөлөөлөд байдаг гэж хэлж болно. За судалгаагаар аваад үзэхэд өнөөдөр хүүхдтэй бид нар яаж цаг зав одоо анхаарах юм бэ? Судалгаанд эцэгчүүд ингэж харилдаг л да. Бид нар хэдий цааванда тэр хүүхдтэй харилцах гэдэг юм бэ гэдэг яриад байдаг. Гэтэл энийг би юу гэж хэлэх гээд байна вэ? Бид тэр хүүхдийг л одоо гаргасан юм бол тэр хүүхдийг бид нар цаг зарцуулах л ёстой. Та хэрвээ ажлын цаг байгаа, урт байгаа бол та энэ яагаад тэр нэгдүгээр зүйл рүү одоо ажил гэдэг юмыг нэгт өгөөд одоо төрүүлсэн өөр хүүхдийн хүмүүжлийн асуудлыг хоёрдугаар тавиад байгаа юм бэ гэдгийг би асуумаар санагдаад байдаг. Хамгийн гол нь хүүхдийн хүмүүжилд тэр эцэг их хоёрын зөрчилгүй харилцаа, бие биенийгээ хайрлаж байгаа харилцаа, хүүхдтэйгээ харилцах эрүүл харилцаа гэдэг юм бол өнөөдрийн нийгэмд хамгийн их тулгамдж байгаа асуудал гэж би боддог. Энэний үр дүнд бид нэр хүүхдүүдэд завгүй бид нар ачаалтаа байна, аав нь чамайг хоолтой байлгах гэж чинь, орон гэртэй болгох гэж чинь гэдэг энэ нэрийн дор бид нар хүүхдүүдэд яаж нэг гөлрөөсөө эзэнгүй орхицсан. Яагаад PC тоглоом өнөдөр дүүрэн байгаад байгаа? Яагаад хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоод байгаа? Тэ? Яагаад хүүхдүүд зан характерын өөрчлөлттэй болоод байгаа юм бэ? Гэдгийн цаана л бид нар энэ асуудлыг бид нар өөрөө ярихаас аргагүй болчихсон л гэж би бол хавьдаа үздэг. Тэ? Зарим байгууллагуудын завгүй ажилдаг жишээ нь одоо цагдаач гэх юм уу хүчний байгууллага гэл ээлж мэлжээр ажилдаг, тушаалаар ажилдаг байгууллагууд бол юу яаж вэ шүү? Хүүхэд харах. Эхнэр нь төрсний дараа тэ чөлөөх, цалинтай, урамшуултай ийм одоо эхлэл хөдөө зарим газар Улаанбаатар хотод эхэлсэн байна.
Түрүү ярианд гарч байна лээ тэр албан байгууллага бас энд нэлээд боломж гаргаж санаа сатаа ажиллах ийм шаардлагатай юм болов гэж нөгөө талаас нь иргэд ажилчид ерөөсө завгүй байгаа юм бишээ л гэж би хэлэх гээд байна. Тий. Яагаад вэ? Ирж очино 20 минут явна. Яагаад тэр тань өөрөө сул яваач та. Бодож явах хэрэгтэй. Би хүүхдтэй юу хэлэх вэ? Яаж хандах вэ? Энд чинь зав штэ. Завгүй гэдэг хичнээн завгүй байх тусам амьдрал төжиж хинэ өөдрөг л байдаг юм шиг гэж л бодож яв. Тэгээ завгүй гэдэг урдаа хаалт хийчихэд одоо бүх юм л энэс болж байгаа гэдэг ингээд явбал одоо тий ерөөсөө бүх хүндээр л бүх ойлголцол байхгүй болно л гэсэн. Айлгэр амгалан өрхбөл эрүүл болоо. Улс хүрэн хүчрэхэг байна. Байдлыг ажиглахад энэ ер нь цаашдаа энэ харилцаа тэр дотор үгэн харилцаанд их анхаарах хэрэгтэй биш. Сайхан урам өгсөн, урамшуулсан ийм одоо хандлага эхнэр нөхрийн хооронд, өөр хүүхэд их эцгийн хооронд их дутагдаж байна. Хүүхэдтэй баг харилцана гэж байхгүй. Бараг л одоо сөрөг үг хэлээд тэгээд урам зориг нь одоо мохоочж байгаа. Эхнэр нөхөр хоёр өглөө гарахдаа бие биедээ яагаад миний хайрт одоо тэ амжилт төсөй гээд хацар дээр нэг тэ үнсчил явуулчих яагаад болдог. Судалгаанаас үзэхэд бол эхнэр нь нөхрөө явбал нөхрөө үнсчээд амжилт төсөй гэхэд эр хүн бол өстой мөрөн төгс өстой гараад өгдөг гэж байна. Баахан яриа үүсгээд л ингээд гарвал хоёр мөр нунжоо борог ажилдаа очих юмгүй гих ухааны одоо хандлага гаргадаг гэж байна. Тэгэхээр үг бол их одоо чухал. Тийм учраас одоо сайхан амарвуу, сайхан нойрсороо, ажил нь амжилттай юу ерөөсөө ингэж. За 3 дугаар асуудал бол ерөөсөө их эцгүүд ямар ч ажилтай, ямар ч баярлсан одоо хямралд орсон ч байсан гэрийнхэн босгыг алхахад ялангуяа манай эхчүүд инээмсэглэж орж явах хэрэгтэй. Тэгээд тэр гэрийн сайхан орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө нэг асуудал бол та дарагч бай, инженерч бай, ажилчин ч бай гэртээ орохдоо би энэ гэрийн эзэн, би энэ хүүхдийн аав, энэ хүний нөхөр хань гэдэг сэтгэлээр орох юм шаардлагатай байна. Ерөөсөө нэг дарга бол даргаар ороод тэр гэрийн асуудал уур амьсгал бол ер нь баг хаалттай болчихж байгаа. За өөр нэг асуудал бол энэ харилцааны хүндийлэлд ойлголцол их дутуу байна. Ойлголцол гэдэг юмыг бие биедээ болсон болоогүй юмнуудаа илэн далангүй яг бие биедээ зөвлөж аль болох өөдөө явах энэ асуудлыг одоо орхигдуулж байна. Ойлголцлын давааг давж чадахгүй байна манай иргэд. Тийм учраас бол хайр халамж хоёрыг хослуулж тий бие хайр дутснаас халамж дутснаас бие биедээ гомдод байна. За өөр нэг асуудал нэг юм байна. Тэр Солонгос яваад ирсэн гэр орно гэж авгаагаар харахаар гайгүй ч юм шиг тааруухан ч юм шиг энэ төр ингээл бие биенээ нэг жаахан нэг дорд үтсэн маягийн юм гарч ирж байна. Ер нь амьдрал дээр юм байгаа шүү. Аваагүй хад авгаа сайхан гэдээ одоо ингээд суучдаг. Авсаа хойно тэрэн шиг муухай юм байхгүй гэж ярих гээд байгаа шүү. Тэгээ өөр юм руу одоо хандах гээд байгаа. Тэгэхээр энд нэг асуудал байна. Би иргэдэд хэлчихье, би гэр бүл судлаачийн хувьд хэлэх ёстой. Энд бэлгийн харилцааны сексийн харилцааны асуудал энэний цаана одоо ихээхэн ноцтой юм үүсгэж байгаа. Ялангуяа сэтгэл зүйн хямрал үүсгэж нэг их булаг болвол манай залуу гэр бүл дунд насныхны хувьд бол их чухал байна. 7 хоног гэртээ ирсэнгүй. 7 хоног ажил гээд явж. 7 хоног бэлгийн харилцаанд орохгүй байна л гэсэн үг шүү. Гэтэл 30 хэдэн настай хүн чинь хичнээн давтамжтай бэлгийн харилцаанд орох шаардлагатай байлаа. Би энэ өөрөө шаарддаг шүү. Ингээд их стресс үүсгэж байгаа. Тийм учраас иргэдэм намайг насагсан замбраагүй ярьж байна гэж битээ бодороо. Энэ бол одоо үеийн амьдралын чухал асуудал. Тий. Тэгээд эцэст нь хэлэхэд бол ерөөсөө энэ болж байгаа болохгүй зүйлийг чинь юм ерөөсөө бидний хоорондоо харилцаанд байна. Тийм учраас харилцаагаа сайхан тэгш авч байгаа. Ингээд би 3 зүйлийг хэлж чинь. Нэгдүгээрт бол энэ гэр бүл гэдэг чинь одоо харилцаа нөхөлцөж байх юм жамтай юм шүү. Мэдхгүй юмаа мэддэг нь хэлж ингээд жингийн тухай шиг ингээд сайхан элен далангүй явах хэрэгтэй. Хоёрдугаартаар гэр бүлүүдийн бол заавал давуу тал бий. Давуу талын бүгдээрээ ажиглал, давуу талын амьдралдаа ашигла. Энд бол хайгаад байх юм байхгүй. Тий. За өөр нэг асуудал ерөөсө гэр бүлийн харилцаанд сэтгэл чухал. Ерөөсө болон бүтэн зөв сайхан сэтгэлээр л амьдралдаа хандах. Хоёр идсэн ч хоосоо хонсон ч болно. Ягд болдог. Сэтгэл төвшин болвол тэр бүх юм чинь сайхан тогтвор гэр бүл тогтвортой байна л гэж. Тийм учраас сэтгэл сайхан, сэтгэл зөв байна гэдэг бол гэр бүлийн аз жаргал. Баян тансгаараач ялгарх юм.
ядуу дороогоороо ч ялах юм. Сэтгэл сайхан байх хэрэгтэй. Сэтгэл өвдвөл би юу гэднэ гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сэтгэл, харилцаа, үг, харилцаа бодож яваарай. Айлгэр амгалан өрх бүл эрүүл болов. Улс хүрэн хүчрэхэг бай.